Хай. За. Уул нь бол одоо шөнийн 12 өнгөрч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь миний нойр хүрдөө. Тэгээ би окей за зүгээр байж ахаар угаасаа нэг бичлэг хийчихдээ юм уу гэж бодоод энэ утсан дээр тийм ээ. Тэгээд дуртай дахиад нэг дуучныхаа тухай бичлэг хийх чинь sorry би анх удаага орон дээр ингэж сууж агаад бичлэг хийж байна. За энэ хамаагүй. За би одоо ямар хүний тухай ярих чинь вэ гэхээр бас л ер нь хайрын хагцсан, салсан, уучлалтгүйсэн. I don't know. Би ягаад ийм дуунууд сонсдгоо ерөөсөө мэдэхгүй байна. За бас 1998 онд төрсэн 26 насны тухай ярих гэж байна. За энэ нэг болохоор Милано гэдэг тэгээд Герман, Францын иргэншилтэй тийм Марокко залуу аав ээж одоо аав нь болохоор Германд аав ээж хоёр хоёулаа ер нь бол Марокко хүмүүс. За тэгээд аав нь болохоор 4 настайгаас Германд амьдарсан. Тэгээд ээж нь болохоор Францад өсч Францад төрж өссөн. Тэгээд аав нь хурман дээр очиод Францад ээжийг анх олж хараад одоо ингээ Марокко гэдэг чинь нөгөө нэг муслим бас араб албан тиймэрхүү зүгийн ингээ шашинтай шүү дээ. Тэгэхээр ингээд одоо 20 м гэдэг бол тэр хүмүүсийн хувьд айгу том баяр. Тэгэхээр ингээд бүх таньдаг мэддэг хүмүүсээ дуудана гэсэн үг. За тэгээд миний нүүр ихтэй жоохон хавдсан юм шиг харагдах юм. За тэгээд аав нь анх хурман дээр очиод анхны харцаар ээжтэнд дурлаад за тэгээд тэр хоёр ер нь л ингээд учраа ургуулад би бинийгаа ойлголцоод олоод суугаад тэгэхээр яасан бахна аав нь Франкрайхэд буюу Францад үлдсэн. За тэгээд тэр хоёр суугаад жилийн дараа Милано төрсөн. За Миланод ингээд нөгөө өөрийнх нь би ер нь л ингээд 1 2 3 ярилцлага ямар ч таж үзчихсэн миний дуртай дуучин болохоор тэрэн дээр хэлэхдээ болохоор миний ингээд цуснд угаасаа 100% ингээд дууны юм байдгаа ингээд дуу байдгаа ингээ манай гэрийнхэн намайг жоохон бахт угаасаа ингээд гэртээ бүгдээрээ дуулдаг бүгдээрээ хөгжим юм тоглодог өөрөө хамгийн анх саксофон хөгжим тоглодог гэсэн дараа нь төгөлдөр хурц сураад тэгээд дараа нь ингээд ер нь бол өөрөө бас юм үг мөг бичих гэж оролдоод тэгээд хоёр эмэгтэйдүүд нэг эрэгтэйдүүд нь бас ингээд хийл тоглодог байсан дүү нь болохоор гитар тоглодог байсан. За тэгээд хамгийн их ер нь бол ингээд рэпер болох карьерт нь тусалсан хүн болохоор наагцэгч гэх юм уу авгагч таантэн. За ингээд ямар ч тач нэг тийм аав ээжийнх нэг их чинь одоо за наагцлах гэж ярьчих ер нь. Тэг наагцэгч чинь за наагцэгч их чинь болохоор угаасаа Франц тэгээд араб албан чиглэлийн тийм рэперүүд амар их сонсдог байсан. Тэгээд ихчтэйгээ цуг сонссоор гад тэгээд ерөнхийдөө бол ингээд рэп урсгалд илүү дуртай болсон гэж байгаа. За тэгээд өөр болохоор 3 хэлээр ярьдаг. Марокко, Франц, Герман. За Германы төр ингээ орчих. Марокко бол гэртээ угаасаа Мароккогоор ярьдаг гэсэн. Тэгээд аавтайгаа ер нь бол ингээд байнга одоо ч гэсэн ер нь Мароккогоор ярьдаг. За өөрөө Францад өсч төрсөн учраас тэгээд ээж нь гэсэндээ Францад өсч төрсөн учраас тэгээд сургуулаа Франц хэл дээр Францад төгссөн. За тэгээд 15 настай байхад нь буюу 2013 онд аав ээж хоёр нь салаад тэгээд аав нь буцаад Герман руу нөөсөн байгаамаа. За тэгээд энэний дараа манай хүн сургуулаа төгсчөө тий яг ингээд яг юу ихээ мэдэхгүй юу химээр байгаагаа ер нь ойлгохгүй олоогүй явж байсан чинь ээж нэг өдөр дуудаад чи ингээд төр нэг жоох ингээд аав дээр очиж тэрхүү хідэн сармаар тэг ингээд чи магадгүй ингээд тийшээ явбал тэнд очиод ингээд байвал өөрийгөө олж магадгүй гэд ээж нь явсан байгаа юм. За тэгээ 2018 онд анх Дортмунд руу нүүж очиж исэн. За тэгээд өөрөө л хэлэхдээ Германд бол анх ирсэн сэтгэл бол үнэхээр муухайсан гэсэн. Яагаад гэвэл угаасаа ингээд 18 он гэдэг чинь 20 настай залуу шүү дээ. 20 настай залуу шинэ орчин дээр шинэ найзуудтай олно, шинэ хүмүүстэй танилцсан. Тэгээ дээрэс нь герман хэл нэг тийм сайн биш. Яг хөө ингээд аав нь жоох юм сургаж исэн. Тэгээд ингээд хэл мэл тэгээд найз нөхөд тэгээд бүр Франц ингээд хэл залгаа улсаас ирсэн байж ич ярилцлаган дээр тэгсэн ингээд биднүүсийн ингээд менталитет бүр амар өөр исэн гэсэн. За тэгээд манай хүн болохоор өөрөө нэг юм жижигхэн гетогоос гаралтай хүн гэж бодож байгаа байхгүй юу? Гето гэдэг нь би одоо яг сайн утгачилж хэлж мэлж сайн мэдэхгүй байна. Ямар ч тач ингээд нэг юм 78 буюу ингээд нэг юм Парисын нэг юм жижигхэн одоо тосхон жижигхэн дүүргээс гаралтай хөхөж тэгээд ингээд бүр Дортмундад ирсэн гэж байгаа юм. За тэгээд Дортмундад ирээд нэг хэсэг хугацааны дараа яг гэр мөртөө ингээд дуу муу сонсоод ингээд байжсэн. Аав нь ирснээ хоёул ингээд студи явж ганц нэг дуу хийж үзэх үү? Магадгүй ингээд 1 2 удаа ингээд хийж үзээд тэр ингээд чиний юм байх юм билүү гэдэг. Ер нь л аав нь анх тэр санааг нь гаргаад тэгээ хоёул амд студи руу яваад дуу бичүүлж аваад тэгээд өөрөө анх Instagram дээр постлж байсан. Instagram дээр постлохдоо дөс бүрэг бохом хэрнээ эсн юу гэдэг ингээд ойрхон том хотуудаа ингээд хаштаг хийгээд тэг ингээ өөрөө тэнгутлаа тэр дуун дээр ингээ клипч гэх юм одоо жижигхэн бичлэг хийгээд анх Instagram-аараа бас ингээ дуунуудаа хийсэн ба. За тэгээд энэ дээрээс анх Синан G гэд Синан Жиж гэх юм уу гэдэггүй.
тийм залуу анх өөрийг нь олж хараад бас нэг герман рэпер олж хараад тэгээд анх тэр хүнээр менежерээ хэлгүүлж байсан. За тэр хүнтэй анх болохоор ер нь бол очиод нэг удаагүй танилцсан. За тэгээ хамгийн анхны 2 3 дуугаал дандаа Франц хэл дээр гаргасан. 2019 онд Dress Jolie. За би нэрийг буруулж магадгүй юмштай ч энд биччихье. Dress Jolie гэд дуу гаргасан. За дараа нь тэгээд 2019 онд дахиад Capitani гэд бас Франц хэл дээр. За тэгээ 2020 онд Connect гэдэг тэрэн дээр бас Sinan G гэдэг тэрнтэйгээ өөрөө дуулдаг. Тэр Sinan G нь болохоор германаар дуулаад тэгээ өөр болохоор францаар дуулдаг. Тэгээ энэ хооронд ингээд франц хэл мэлнүүдээс герман хэлээ сайжруулад тэгээд ингээд өөрөө хэлэхдээ болохоор ингээд миний акцент амар ингээд хэцүү байсан. Хайр одоо франц хэлж байгаас юм зөөлхөн хайрын хэл идэр гэд нэг тэгдэж штэ романтик идэр гэд тэнгууд манай герман хэл чинь тэг сонссон хүн болгол загнаж байгаа юм шиг. 5055 5055. Тэгэхээр ингээд магадгүй тэр мөрөнд хэцүү байсан баг. За тэгээ хамгийн анхны герман дуу нь болохоор 2020 онд Ich weiß гэдэг нэртэй дуу гаргаж ирсэн. Бас ерөнхийдөө нэг юм хайр дурлалын чиглэлийн дуу. За тэгээд 2020 оноос эхлээд болохоор Sinan G-гээс ингээд хамтарч ажиллахаа болоод Vertigo Records Universal Music Group гэд Берлинд байдаг team music group-тэй хамтарч эхлээд одоо тэндээсээ дуунуудаа гаргаж байгаа. За тэгээд хит дуунууд нь гэх юм бол 2021 онд Honor Dich гэдэг дуу. Бас ер нь ингээд салалт хайр дурлалын сэдвтэй ингээд Honor Dich гэдэг нь чамгүйгээр гис утгатай юм байна. Утгатай үг. За тэгээд 2022 онд Алло гэдэг дугаарчсан. Алло гэдэг чинь одоо hello сайн уу гэсэн утгатай. Тэгээ Эдийн гэдэг дуучинтай цуг тэр дуугаа гаргаж ирсэн. За тэгээд 2022 онд дараагийн миний дуртай дуу болох дуу үндих. Don't sing noch einmal. За мэдгүй нэг тиймэрхүү дуу. За тэгээд дараа нь болохоор 2020 дараагийн хит дуу. Би ер нь бол хит дуунуудын нэр хэлж байгаа. Бүгднийг хэлээд угаасаа ингэж бүтэхгүй. За дараагийн хит дуу нь болохоор Eure Viva гэх юм уу? Eure Viva. Бас ингээ Франц нэртэй дуу. Тэгээ би тийм болохоор хэлж байгаа. Тэр нь болохоор Афиdas германаар бол Афиdas энэ буюу манайхаар бол ингээ дараа уулзъя. Баяртай гэсэн утгатай дуу. Тэгээ энэ дууныхаа угаасаа эхлэл дээр ингээ Eure Viva sehen uns nie wieder. Sehen uns nie wieder гэдэг ингээ баяртай бид ингээ дахиад хизээж бинийгээ харахгүй гэдэг гэж эхэлдэг дуу. Бас нэг юм хайрын салж байгаа дуу. За тэгээд өмнөх бичлэгэн дээр ярьсан манай Аилеватай бас Bleib гэдэг үг 2022 онд гаргаж ирсэн. Тэр хоёр бас тэр дугаараа Deutsche Chart-ийн 42-т бичигдчихсэн. Би нэг бол ингэ дэвтрээ харахгүйгээр тийчээр мэдчихээн. За тэгээд дараагийнх нь болохоор 2023 онд Es tut mir doch so leid гэд Passports гэд Sports гэд нэг юм рэпертэй хамт дуулсан. Энэ нь болохоор ихтэй F-Rats гэдэг хүний болохоор өмнө нь дуулж ирсэн дөө. Тэгээд тэрийг одоо ингэ шинжилээд шинэ хөлбөр болгоод дуусан гэх юм уу. Минут тавцсан амар сонио харагдаад байна. Тэгээд шинжилж дуулж ирсэн. Тэгээд надад бол энэ хөлбөр нэг таалагддаггүй. Ингээд тэр залуу дундуур нь орж ирээд өглөөд тахаар ингээд нэг юм ядаргаатай загнаад байгаа юм санагдаад байхгүй. Тэгээд тэр дууга ганцаараа бас Andere Mann гэд дуулсан. Baby, give me the chance, know was zu sagen. 2000 years later. Das in Hasen unnötig schön so schwer. Es tut mir doch leid, ich bin doch bereit. Гэт одоо энэ дуунууд л ингэ намайг уучлаарай би ингээд би ингээ бэлтгэл одоо ингээ бэлтгэлтэй байна ингээд би ингээ өөр залуу байсан андга маань би өөр залуу байсан одоо өөр залуу болсон гэдэг аахгүй тэнгууд л ингээд эхнийхэн бадган дээр болохоор ямар ч тач уучлалт ингээд гуйгаад ингээ чамгүйгээр ингээ би бүр ингээ хоосон байна мэн гэт хэдийн зэ. Es tut mir doch leid, ich bin doch bereit. Sonne scheint. Ich tue was du sagst. Би ингээ чиний хийсэн болгоныг хий. Genauso wie du es magst. Яг чиний дуртайгаар. Одоо би чиний хийсэн болгоныг чи яг дуртайгаар чи хий. Genauso wie du es magst. Mein Leben fängt neu an diesem Tag. Миний амьдрал одоо яг ингээ өнөөдрөөс эхэлт. Одоо тэр өдрөөс л эхэлсэн ингээ. Girl, ich werde alles tun, dass du mir verzeihst. Girl, ich mache es wieder gut. Ингээд охин ингээ би чамаас гооч намайг ингээ уучлаач би ингээ бүгдийг одоо
бүгдийг одоо цайнаар хийний гоёор хийнэ. Би одоо өөрчлөгдөн л гэж амлаад байгаа юм. Тэгвэл хоёр дахь бадган дээр болохоор ингээл манай найзууд чамайг ингэж ярьдаг байсан гэсэн ингээд хальт нэг тиймэрхүү хэсэг явдیں۔ За тэгээд дараа нь 2024 онд бас л өмнөх бичлэгэн дээр ярьсан. Аялбата үерхэд байна уу? Гэмэро гэдэг нэг залууг ирсэн шүү дээ би. Тэгсэн чинь Мэротой болохоор Зовидо гэд бас нэг тийм хайрын доо. Бас л нэг хайрын доо. За тэгээ 2024 онд сая 6 7 сард on off гэд Kauta гэд бас нэг араб рефер одоо гэх юм дуулдаг нэг тийм шин дуучин охинтой дуу хийсэн. Тэр охин ингээд дууныхаа дундуур ингээд арабаар жоохон хэсэг мэсэг явуулж муулдаг. За тэгээд би энэ дуучин анх яаж сонсч байсан бэ гэл энэ дунд нэг дуучин Wenn du lächelst гэд Wenn du lächelst mir alles so egal mein Leben гэд бас нэг хит дууга. Гэтэ хэдэн онд гарсан. Саяхан гарсан. 23 онд гарсан баха. За тэгээд би ягаад энэ дуучныг ярих болсон бэ гэхлээр My Crush. Тэгээд нөгөө нэг би анх YouTube-ээс нөгөө нэг Миланог дуу үнд их гэдэг дуугаар нь олж сонсч байсан байхгүй юу. Тэгээ ингээд за энэ дуучин дөр ямар дажгүй дуу байд юм байна гэд би тэгээд тэр алог сонсч байсан. Тэгээд угаасаа лайбыг сонсож байгаа тэгэхэд би Айлеваг олсон байхгүй юу. Ер нь л ингээд намайг Айлеваг олоход тусалсан хүн гэх юм уу. За тэгээд байжсэн чинь юу аадсан байхгүй юу. TikTok дээр энэ нөгөө нэг андага маань гэдэг дээр нэгэд одоо залуучууд TikTok-нод хийсэн тийм ривал яваадсан байхгүй юу. Тэгээд ингээд энэ нь бол одоо ингээд хуучин найз охин суучлахгүйгээ дагалдав юм л та. Тэгээ энэ дуудтай амар нийт тэмэлгүй. Би ингээд энэ дууг ингээд сая 2 3 сар бишээ. За 4 5 сард юм дулаарч юмсан гэхээр 4 5 сард нэг хэсэг амар их сонссон байхгүй юу. Энд чинь уунаас өнгөрсөн жил гарсан дөө шүү дээ. Тэгээ 4 5 сард амар сонсчихсон чинь манай залуу энэ дунд амар дураагүй. Тэгэл намайг сонсоор ингээл би яг дуулаад байгаа болохоор хөрх юм шууд ингээд зогсоож чадахгүй. Тэгэл ингээл юмш тосгоо юу ашигтай дуслаа гэлтэй. Тэгэл чи яга энэ дунд дургүй ингээл танаа хуучин найз залуу чам зориулж дуулаад байгаа юм шиг ингээл би чиний өстө юу хийдэг вэ? Юу хүснээр чинь бүгднийг намайг уучлаарай гэдэг хацтай нацлаач ингээд. Тэг хичээсэн байхгүй юу. За тэгээд өөр ч юу ярих вэ? Манай энэ айгуу царайлаг. Тэгээд одоо болохоор бас Берлинд амьдарч байгаа. Тэгээд рекорд нь Берлинд гэдэг. Тэгээд ер нь бол ингээд миний мэдхээр өнгөрсөн жил Elif гэдэг эмэгтэй дуучинтай хамт цуг тоглолтын дээр энэ Stutmed auch so leider бас цуг дуулсан. Тэгээд andere Mann гэдэг дууныхаа Ich was andere Mann гэдэг амар гоё хэлдэг зэн. Анхны менежерээсээ яагаад салсан бэ гэсэн чинь амар бага мөнгө авдаг байсан гэсэн. Тэгээ угаасаа гэхдээ би ингээд дуунуудыг харсан чинь одоо тэр анх студидтэй байхдаа гаргажсэн дуунууд нь ерөөсө Deutsche одоо Германы чартад ерөөсө өрсөлдөж байгаагүй. Тэгээд анх Германы чартад өрсөлдсөн дуу нь болохоор Ohne dich гэдэг дуу байгаа байхгүй юу. Тэгээд араас нь ингээд эдинтээс алло гэдэг дуу. Тэгээд дараа нь Bleib Айлеватээс Bleib гэдэг дуу. Тэгээд нүс ингээд явж байгаа юм. За тэгээд ямар ч тааж нэг иймэрхүү байла. Яар сандраад амар сонирм бичлэг хийчих шиг боллоо. Тэгтээ тэгээд өөр ямар нэгэн дуучин муучин хамтлаг мамтлаг дуу маны тухай сонирхмоор байвал комментэн дээр үлдээгээрэй. Тэгээд нөгөө өмнө надаас нэг охин тэгж асууж байхгүй ингээд Герман хэлийг хэрхэн хурдан эрчимтэй ингээд сайж болох вэ гэд. Тэгээ ер нь бол хамгийн ер нь дажгүй нь бол миний хувьд бол ингээд дуу сонсох нэгт санал болгох юм. Яг л ингээд чи дуу сонсож байхдаа яаж хүмүүс ингээд хэлж ийн аялга маялга тиймэрхүү акцент юмнуудыг сурна. Тэгээ хоёр дахь юм бол угаасаа Герман хэл дээр влог үзэх, бичлэг үзэх. За тэгээ гурав дахь юм бол боломж нь байвал Герман хэл дээр кино үзэх юм зүгээр. Яг Герман дээр Super FSR хийж явах үед ер нь бол ингээд Netflix эсвэл YouTube дээр ч гэсэндээ ингээд хайх юм бол хүүхдийн кинонууд тэгээ ингээд эсвэл нэг юм хулгаагаар орсон кинонууд ч юм ингээд ер нь бол кинонууд байгаа. Тэгээд ер нь болж өгвөл аль болох ер нь сонсож байгаа үзэж байгаа ингээд бүх юмнуудаа ингээд герман болгол ер нь л герман хурлан сайжирна. За тэгээд би өнөөдөр л мэдлээ буцаад ковид гарч ирж байгаа гэдгийг тэгээд бүгдээрээ хүн хоорондын зайгаа бариад хэрвээ халуурж ивэл ханиалгаж ивэл толгойч өвдөж ивэл ямар нэгэн үнэр амт ингээд алдагдах малдагдах тиймэрхүү шинж илэрж ивэл тэгээд маска зүгээд бусдыгаа хүндлээд өөрийгөө ч гэсэн хайрлаад гэртээ байгаарэ. Тэгээд бүгдээрээ витамин дээр ууж дархлаагаа сайн дэмжээрэй. Тэгээд эмиг аж мэдгүй бидээ ингээ маск засагтай явж байхад бас зүгээр байх. Тэгээд Монгол яаж байгааг сайн мэдэхгүй байна. Германд одоо ингээд дахиад вакцинжуулалт эхэлж байгаа. Тэгээд амьдардаг Бундсланд буюу мужи дээрээ ингээд эсвэл хаус арцтаас асуугаад 3 4 дугаар тунгаа хийлгээгүй юм байвал 3 4 дугаар тунгуудаа хийлгэж болно гэсэн би мэдээ бас уншсан. Тэгээд одоо энэ чинь одоо юу вэ? Манай ажлын охин 2 хоногийн өмнө ковид юу ачлаа гэд би юус ахгүй юу? Юу гэвэл бицаахгүй би ингээ ковид эрэг гарчлаа. Би ингээ ажилдаа 7 өчөж байгаа гэдэг би гахад. Ковид одолтлоо юм уу гэдсэн чинь буцаад ер нь бол одоо ингээ хүчтэй болж байгаа гэж байна. Тэгээд бүгдээрээ би биндээ хайртай байцгаагаад өөртөө хайртай байцгаагаад тэгээд эрүүл мэндээ хамгаалаарэ. Баяртай.